Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За дэлхийн усны өдрөө тохиолдуулан газрын дор усны талаар тавьж ойлголт өгөх хичээл маань эхэлж байна. За намайг Бямбагийн утгамжаа гэдэг шинжилгээ ухааны академийн харьяа газар зүйн геомэтлэгийн хүрээлэнгийн усны нөөц ус ашиглалтын салбарт газрын дорх ус судлаачаар ажилладаг. За өнөөдрийн хичээлийн маань агуулга газрын дорх ус гэж юу вэ? Газрын дорх усны нөөц ашиглалт, газрын дорх усыг ямар шинжилгээ ухаан судалдаг вэ? Газрын дорх ус ба усны эргэлт, газрын дорх усны төрлүүд, газрын дорх ус яагаад чухал вэ? Гидрогийн судалгааны төрөл, газрын дорх усыг олборлох, ашиглах арга зам гэсэн агуулгаар явагдана. За газрын дорх ус гэдэг маань газрын гадаргаас доош орших чулуулын нөхцөл ванцад дагуулах усыг газрын дорх ус гэдэг. За газрын дорх ус маань чулуулын нөхцөл ванцад байнгын хөдөлгөөнд оршиж замун урсж идэг юм ус байгаа. За газрын дорх ус маань манай Монгол шиг хүйтэн хагас урай уур амьсгалтай газар нутагт ус хангамжийн хамгийн найдвартай их усэр болдог. Монгол орны усны нийт нөөц маань 564.8 км/жил байдаг. За үүнээс газрын дорх усны нөөц маань 10.8 км/жил нөөцтэй. 10.8 км/жил буюу нийт усны нөөцийн маань 1.9% эзэлдэг. За ус ашиглалтын хувьд бол манай Монгол орн газрын дорх уснаас нийт ус ашиглалтынхаа 80 гаруй хувийг хангалтдаг. За газрын дорх усыг судалдаг шинжилгээ ухааныг гидрогийн шинжилгээ ухаан гэдэг. За гидро гэдэг нь ус, гео гэдэг нь чулуулаг, лог гэдэг нь судлал гэсэн гэрээднээс гаралтай. За анх 1824 оноос эхэлж хэрэглэж ирсэн байгаа. За энэ байгальдах усны эргэлтийг харуулсан байна. За нарнаас ирж байгаа цацрагийн дулааны эрчим хүч нь далай тэнгис гол мөрөн нуурс өрөм гэх мэт гадаргын ус болон газрын дорх усны гадаргаас усыг ууршуулж уурсан чийг манай агаар мандлын давхаргуудад хөрж өтгөрөн үйл үүсгэн улмаар хурд ганцны хэлбэрээр дэлхийн гадар дээр буудаг. За энэ үйл явсан тасралтыг үргэлжилж байгальдах усны эргэлтийг үүсгэж байдаг. За газрын дорх усыг хүндрэлтэн бид удгийн байгууламжаар дамжуулан олборлож ашигладаг. За үүнээс гадна газрын дорх ус маань газрын гадарга дээр булаг аршин хэлбэрээр илэрдэг. За газрын дор оршин байгаа нөхцлөөр нь болохоор өнгөний ус, гөрөнтийн ус, артезийн ус гэж гурван ангилдаг. За өнгөний ус гэдэг маань газрын гадаргад хамгийн ойр оршиж агаарчдын бүсэд төр зөөр хоригдлогдсон бий болох газрын дорх усыг өнгөний ус гэдэг. За газрын гадаргад ойрхон оршдог учраас бохирдоход хялбар. За мөн төр зөөрийн нөөцтэй учраас ус хангамжийн найдвартай их усыг олж чаддаггүй юм азалтай ус байна. За гөрөнтийн ус гэдэг маань усвал нэвтрүүлэгч чулуулгаар хүчигдаагүй газрын гадаргаас нэгдүгээрт орших усан давхрын усыг бол гөрөнтийн ус гэдэг. За гөрөнтийн ус нь их талбайд тархсан байдаг ба тархалтынхаа талбайгаараа тэжээмжээ авдаг. За мөн гол мөрөн, далай тэнгис нуур гэх мэт гадаргын устай холбоотой оршиж харилцан бие биенээ тэтгэж идэг онцлогтой. Артезийн ус маань дээд доод талаасаа усвал нэвтрүүлэх чулуулгаар зааглагдсан уссан давхрын усыг артезийн ус гэдэг. Артезийн ус нь байгальдах усны эргэлтэд маш удаан хугацаанд орох учраас эрдэсжилт ихтэй. За мөн химийн ховор махбодыг уусгаж баяцсан ус байдаг. За энэ зурган дээр өнгөний уснаас бол гар хутгаар дамжуулж ашигладаг. Дараагийн цаанаг маань гөрөнтийн уснаас ус авч ашиглах цаанаг байна. За сүүлийн цаанаг маань артезийн усны цааныг жишээ харагдаж байна. За газрын дорх ус маань яагаад чухал вэ гэхээр 2013 онд Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар Монгол орны нийт хэрэглээ
ус хэрэглээ ашиглалтын 91%-ийг газрын доорх уснаас хангаж байна гэсэн судалгааны дүн гарсан байна. За үүнээс гадна хөдөө аж ахуй 83%, унтахын нэлээд 100%, үйлдвэрлэлд 100% газрын доорх уснаас авч ашиглаж байна гэсэн судалгааны дүн гарсан. За гэдрэлгийн судалгааны маш олон төрөл байдгаас манай Монгол орнд бол дараах 5 төрлөөр хөгжиж ирсэн. За эхний төрөл маань регионал гэдрэлгийн судалгааны төрөл байна. За энд гэдрэлгийн зураг хийсэн талбайн байршлын зураг байна. Энэ саарлаад нэлсэн талбайнууд маань нэгийг харьцан 500 мянганы масштабтай гэдрэлгийн зураг хийсэн талбайнууд байна. Шар өнгөө тэмдэглэсэн нь нэгийг харьцан 200 мянганы масштабтай гэдрэлгийн зураг хийсэн талбайнуудыг харуулсан байна. За альва бүс нутагт гэдрэлгийн зураглал хийснээр тухайн бүс нутагт газрын доорх ус байж болох тал газрын доорх ус хаана байж болох вэ гэдгийг талбайн хувьд ялгадаг байгаа. За үүний дараагаар бол газрын доорх усны дараагийн үе шатны ажлуудыг төлөвлөдөг юм байгаа. За дараагийн судалгааны төрөл маань бэлчээр усруулалт, туслахтай газар тавилан, хөдөөгийн хүн амын усан хангамжийн гэдрэлгийн судалгааны төрөл байна. За манай Монгол орны хувьд бол мал аж ахуйн газар тариалан, хөдөөгийн хүн амын усаар хангах зорилгоор гэдрэлгийн геофизикийн ил хайгуулын өрөмжлийн ажил явуулж 125,000 орчим цааныг өрөмдөж газрын доорх усыг болборлох 40,000 гаруй ашиглалтын явдлыг гаргасан байдаг. За энэ зургийн дээр болохоор говийн бүс рүүгээ нэлээд төлхөө олон цаанаг гаргасан харагдаж байна. Учир нь говийн бүс маань газрын усан сүлжээ байхгүй, газрын доорх уснаас бүх хэрэглээгээ хангах учраас говийн бүс рүүгээ өстэй их цаанаг гаргасан. За мөн говийн хангаан бүстэй ч гэсэн газрын ус маань өглөө төлөвлөдөг учраас газрын доорх уснаас авч ашигладаг байна. За дараагийн судалгааны төрөл маань төвлөрсөн төв зүрийн газруудын ус хангамжийн гэдрэлгийн судалгаа гэсэн төрөл байна. За манай Монгол орны хувьд хүн ам үйлдвэр үйлчилгээ төвлөрсөн төв зүрийн газруудын ус хангамжийн их үсрийг олох нөөцийг тооцоолох зорилгоор газрын доорх усны 350 орчим ордыг илрүүлж нөөцийг тогтоосон байдаг. За энэ зураг маань газрын доорх усны нөөц ордыг илрүүлээд нөөцийг тогтоосон ордуудын байршлын зураг байна. За дараагийн судалгааны төрөл маань ашигт малтмалын ордын гэдрэлгийн судалгаа. За жишээлх юм бол Эрдэнэт оюутлага зэрэг хөдрийн зарим ашигт малтмал холбогддог уурхаанууд байж байна. За үүнээс гадна нүүрсний уурхаанууд зэрэг ер нь уурхаанууд маань уурхаануудаас зайлуулах газрын доорх усны хэмжээг тогтоохын гэдрэлгийн судалгаа байгаа. Энэ ашигт малтмалын ордын гэдрэлгийн судалгаа гэдэг маань бас уурхаагаас газрын доорх усны хэмжээг уурхаагаас зайлуулах газрын доорх усны хэмжээг тогтоох юм маш чухал судалгааны төрөл байгаа. Сүүлийн судалгааны төрөл маань аршааны судалгаа байгаа. Аршаан ус бүхий зарим бүлгийг түгшүүлэн аршааны гэдрэлгийн судалгаа явуулж аршааны ашиглах боломжтой нөөцийг тогтоох ажлууд манай Монгол орнд хийгдсэн. За Монгол орнд маань нийтдээ 120 гаруй аршаан байдгаас яг нөөцийн тогтоосон 5 халуун аршаан, 7 хүйтэн аршааны нөөцийг тогтоосон гэдэг юм байна. За ер нь манай монголчууд маань бол аршааныг эмчилгээ сурвалжаанд бол маш өргөн ашигладаг, маш чухал бас нэг судалгааны төрөл байгаа. За энэ зурган дээр усыг хэрхэн олборлож дамжуулах түгээх үйл ажиллагааг харуулсан юм зураг байна. Усгийн төрт газар гаргасан зураг байгаа. За энд болохоор гүний хөдгийн тусламжтайгаар газрын доорх усыг олборлож усан сангаар дамжуулах шахах насосны станцаар дамжуулж холормжуулаад тэгээд айл дүүрэх албан газар соол цэцэрлэг гээд бүхий л хэрэглэгчтэй түгээдэг байгаа. За мөн усны машинаар
үгээх байрнуудад усаа дамжуулж тэндээсээ гэр хорооллын орс сувчт маань усаар хангагддаг. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Баяртай.